том 8 улсуудын лидерүүд Латин Америк ба Африкийн хамгийн ядуу буурай 18 орны 40 тэрбум долларын үрийг цуцласан тухайга бахархалтайгаар зарлан сурталчилж байсан билээ. Харин энэ 40 тэрбум бол эдгээр ядуу буурай орнуудыг унагсан нийт гадаад өрүүд болох 3.2 триллион долларын ердөө дөнгөж 1% байсан юм. Гэвч дараа нь G8 энэхүү зарласан өчүүхэн хэмжээнийхээ зөвхөн өчүүхэн хувийг нь л боддоор цуцласан билээ. Өөр цуцлах нэртэй иймэрхүү бодлогын тулгасан нөхцлүүдээр хожим бүрлдэх үр дагаврууд нь энэхүү цуцласан өчүүхэн үрийг нь ямар ч утгагүй болгож байгаа юм. Энэхүү тулгасан нөхцлүүдийн дагуу төсвөөс өгөх санхүүжилтийг нь хунасан учраас эрүүл мэнд ба боловсролын салбар нь хувьд очсноор дампуурж зарим нь үүдээ барих тухайн улсын дотоодын бизнес нь гадны том бизнес зохитон өгөөрөн хосорч энэ нь ажил гүйдлийн түвшинг өндөр болгож ядуурл гуйламжлалыг улам нэмэгдүүлж байна. Мөн энэ явуулга нь тухайн улс орны нийгмийн дотоод эв нэгдэл нягтралыг эвдэн боснуулж эрх баригчид хүн ардыг нь гадны нөлөө явуулгуудад улам бүр эмзэг автоматгай болгосоор байгаа илээ. Джеймс Генри 3 дахь ертөнцийн орнуудын өрүүдийг цуцлах ямар ч үр дүнгүй энэ кампанид ажлын үе шат бүрийг задлан шинжилж жинхэнэ нүүр царай мөн чанарыг нь илчлэн гэрчилж байна.